Чамд миний тав тухыг алдагдуулах ямар шалтгаан байдаг вүлээ? Үнэн өчөх болох чамд би үзүүлээд өгнө шүү. За залуусаа би замын хөдөлгөөнд оролцож байгаа. За бүхий л хүмүүстэй машин тэрэг барьж байгаа. Бүхий л насны бүх хүмүүстэй зориулаад нэг урайлах хэлмээр санагдаж байна. Монголын залуучуудаа залуучууд гэлтгүү ерөөсөө замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л насны хүмүүс маань замынхаа хөдөлгөөнд маш гоё боловсон оролцсомоор байна гэдгийг би бас өөрийнхөө зүгээс бас урайлмаар байна. За яг яамаар байна вэ гэхээр ер нь хараа дүрмээ баримтлал хүн болгонд мэдээж машин барьж байгаа хүн болгонд дүрмээ мэдчихэл байгаа. Дүрмээсээ гажууд зүрхгүйгээр зөв дүрмээ бариад явчих юм бол өнөөдрийн энэ төвжил гэх зүйл маш олон хувиар буур холоо гэж миний хувьд бол тэгж боддгийг хар ухаанаар бодоход бүх хүн гоё дүрмээ баримтлал дүрмээрээ явчаасаа битгий нэг нэгэндээ саад учруулаасаа битгий дүрмээсээ зөрчөөсөө одоо тийм нэг юм соёлгүй зангаас л болж ингээд энэ их төвжрэл за энэ их хосол аваар бүхий л зүйл тулгарч байна. Машин барьж байгаа, замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүмүүс маань маш зөв боловсон дүрмээ баримтлаа. Одоо хорон мөч бүхэн бидэрт айгу үнцэнтэй болж үлдэх гээд байгаа байхгүй юу? Замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцоцгоё. Дураараа бишээ, дүрмээрээ. Дураараа бишээ. Дүрмээрээ.